Дэлхийн техник хамарсан цар тахлын улмаас 2 жил орчим цахимаар хичээл сургуулийн орчноосоо холдсон хүүхэд багчууд, ангийн найз нөхөд багштайгаа харин багш нар нь сурагчдтайгаа уулзах гэж 9-р сарын 1-ний өдрийг хоног тоолон хүлээсэн бизээ. 2021 оны хичээлийн шинэ жилийн хувьд Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 2 жил орчим хүлээсэн сурагчид маань 2021 оны хичээлийн шинэ жилээ танхим, цахим гэсэн хосолсон хувилбараар эхэллээ. Харин байгууллагада 5 жилийн нүүр үзэж буй Солон SF бүрэндэн сургууль нь халдвар хамгааллын дэглэмээ онцгойлон баримталж танхимын хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Манай сургуулийн зүгээс ямар арга хэмжээ авч байна гэсэн юм асуултыг та бүхэн тавьж байна. За хамгийн нэгдүгээр хүүхдүүдийн эрүүл мэнд байдаг. Мөн сургалтын орчин нэлээ ариун цэвэр тийм ээ. Эрүүл халдваргүй байх тал дээр бол манайх маш олон арга хэмжээнүүдийг авлаа. 2 удаа ариутгалыг хийлээ. Бүх багш нар маань вакцин хийлгэлээ. Бүх анги танхимуудынхаа агааржуулалт дээр нэлээд сайн анхаарлаа. Бид 2017 онд анхныхаа хичээлийн шинэ жилийг 48 хүүхдтэйгээр анх эхлүүлж ирсэн. Гэтэл өнөөдөр 5 жил болсон байна. 5 жилийн хугацаанд 450 хүүхдтэй болж өргөгдсөн байна. За бусад сургуулийн давуу тал юу вэ гэхээр зүгээр сургалтын таатай орчинд сурагчдыг Монголдо хямд өртөгтэйгээр гэхдээ хүүхдүүд маань өндөр боловсролыг авч болох тэр бүрэн хангамжийг л манай сургууль өгч чадж байгаа гэдгээрээ давуу талтай. Дээрэс нь манай багш нар маш өндөр юм чадвартай, чадамжтай. Дээрэс нь өөрийгөө жил тутам мэргэжлээ байнга дээшлүүлсэн ийм сайхан хамт олон залуу боловсон өвчнүүдийнхаа тусламжтайгаар явж байгаа. Тэгэхээр ямар ч ийсэн хүүхдүүдийн минь боловсрол гадаадын ихтэйц сургууль, олон улсын жишгт тэнцвүүц тийм боловсролыг энэ сургуульд эзэмшиж авч гарч байгаа туйлын баяртай байна. Энэ жилийн хувьд бол бид нар 12 дугаар ангийн 4 сурагчийг Хятад улсын технологийн дээд сургууль 100% тэтгэлэгтэйгээр эсвэж чадсан ийм сайхан амжилтыг үзүүлж байна. Мөн дараачийн улсуудад мөн ихтэй сургуулиудтай гэрээ байгуулж хүүхдүүдээ мөн 100% тэтгэлэгтэй суралцуулахаар ямар ч хэлсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр жил манай хүүхдүүдийн амжилт улам ахиж байгаад үнэхээр баяртай байна. За Тэмүүдийн хэдэн настай? 5-тай. За сургууль авах гоё юу? Гоё. За сургууль авахыг маш их хүссэн үү? Сургуулийн юу нэг таалагдав? Найдтай энэ амгадаг, тоглож явдаг. Гэхдээ би энэ гэдэг тийм үдээстэй. Энэ гэдэг тийм үртэй би найдтай. Манай аав нь тэний аавнаас манай тэр нөгөө нэг найд нь. За зуны хамгаалтаар юу хийсэн? Сургууль авахыг маш их мөрөөдсөн. Сургуулийн бид хийсэн үү? Хийсэн. За. Гэхдээ нөгөө автаа шумбалтанд явсан. За сургууль дараа хэд сурна гэж бодож байна? Би өсөх тоомоо сайн сунаа. Сайн аа. Хиний юм бэлээ? Уран баазын цэцэхэн. За цэцэхэн хэдэн настай? 6 настай. За сургуульд орж ийн сэтгэлээ хэлээрээ ямар байна минь? Гоё юм. Найзтайгаа болох гоё. Тэгээд найзтайгаа бас гоё тоглох гоё. Би сургууль дараа зөндөө сурна гэж бодож байна. Амжилт хүсье. За. За зуныхаа амралтыг хэрхэн өнгөрөөлөө? Гоё. Зуныхаа амралтыг яаж өнгөрөөсөн бэ? Зуны амралтаа яаж өнгөрөөсөн? Гоё. Үнэхээр гоё. За. Би тэгээд ээж авдаа үнэхээр хайртай. За. Сургууль дараа ямар байна? Гоё юм. Юу нь гоё вэ? Хичээлдээ ороод найзуудтайгаа уулзаад тийм юм л гоё юм. Сургуульд ирэхдээ давталсан уу? Маш их яарсан уу? Сургууль руугаа? Шинэ найзуудтай олон гээ яарсан уу? За. Одоо яг юу үзэж байгаа юм та? Сургууль үзэж байна. Сургууль үзэж байна уу? Сургуулийн цэцэрлэгээс гоё байна уу? Ямар байна? Цэцэрлэгээс гоё. За.
За тэгвэл аав ээжтэй гэр бүлийнхэнтэй мэдлэгээ бэлүүлж. Аав ээжтэй хайртай шүү. Аав ээжтэй хайртай шүү. Эмээвүүдтэй хайртай шүү. Багш нартай бүх гэр бүлийнхэндээ хайртай шүү. За миний хүү. Сургууль ороход юу гоё? Хичээлээсээ хоол идэсэн. Тэгээд ээж одоо туслана. Өнгөрсөн 2 жил орчмын хугацаанд цахимаар хичээл сургалтаа явуулсан ч Солон SF сургуулийн хувьд багш нар нь хүүхэд нэг бүртээ хичээнгүйлэн тулж ажиллан олон улсын стандартын жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан учраас манай сургууль хүүхдийн хоцрогдол бараг гараагүй хэмээн хэлж байна. Би боловсролын байгууллагт тасралтгүй 46 дахь жилдээ багшилж байна. За тэр дандаа бага ангид хичээл заасан. За яг хад дунд нэг сургалтын менежер, сургуулийн удирдлага, захирлын ажлыг бас хийж байсан. Гэтэ хамгийн сайхан ажил бага ангийн багш байсан. Би 45 жил бүтэн 45 жил ажиллах хугацаанд ер нь ийм нөхцөлд хичээл, цахим хичээл зааж байсангүй. Яг цахим хичээлийг бол бид нар анги тангимын хэмжээнд бол заадаг байсан. Гэхдээ ингэж удаан хугацаагаар гэр орноосоо алсын зайны сургалтыг явуулахад бол яг миний одоо тангимд хэд байдаг хичээлээс арай өөр. Хүүхдэд хүртээ хэмжээ нь бага. Гэхдээ манай ангийн хүүхдүүд маш сайн сурсан. Би яг л одоо тангимаар хичээл заадаг 40 минутынхаа хичээлийг цахим хичээл чинь 50-60 минутанд үргэлжилдэг юм байлээ. Тэгээд 50 минут сүүлдээ яг сураад хавар гэхэд бид нэр 40 минутанд багтдаг болсон. Тэгээд хүүхдүүд маань сурсан. Тэгвэл би нөгөө тайлбартай туслахын аргыг бол явуулж чадаагүй. Зөвхөн одоо хүүхдүүдтэй өгөх ёстой мэдлэгээ бол өгсөн. Стандартыг бол хангасан байна. 5 дугаар анги төгсөөд бага боловсролын эзэмшилтэй 5 дугаарын төгсгöd бол хүүхдүүд ер нь бол дунд ангид бүрэн бэлтгэгдээд гарна. За миний ангийн хүүхдүүдийн хувьд болохоор ямар ч хэлсэн монгол хэлний дүрм тодорхой ойлголт, математикийн эзэмшил зохих мэдлэг, байгалийн ухаан, нийгмийн ухааны одоо суурь мэдлэгүүдийг олоод мөн авиас чадвар хөгжүүлээд ялангуяа одоо Монголын шилдэг яруу найрагчдын шүлэг яруу найргийг их хүүхдүүдэд цээжлүүлдэг. Ингээл эзэмшил гардаг. Манай сургуулийн хувьд бол цахим хичээл бол маш их амжилттай, маш их үр дүнтэй. Тэгээд цахим онлайнаар одоо яг танхимын сургалтыг дүүцгүүц хичээлийг бол маш амжилттай болж ирсэн байна. Би бол өөрөө физикийн багш. Тэгээд физик судалгахдаа нь аль болох цахим туршилтаар тэгээд онлайн хичээлийн үед бол аль болох амьд хичээлийг оруулахын тулд бол одоо зөндөө олон платформуудыг ашиглаж хичээлүүдийг бол явуулсан байна. Монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварт хувь нэмрээ оруулж буй Солон SF Бүрэндэнд сургуулийн хичээлийн шинэ жилийн арга хэмжээнээс мэдээлэл бэлтгэлээ.